Сайн байцгаана уу? Би засгийн газрын мэдээ сайнны сэтгүүлч Баярмаа байна. Монгол бараг л хайрхан болгоны ингэр сүм хийд бүрийн дэргэд соврог олноороо бий болжээ. Нийгэм өөрчлөгдсөн ч монголчууд нүглээ нэмгэлж буйнаа хариуцуулахын тулд соврог босгодог сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй. Нэг соврогыг бүтээхэд хамгийн багадаа 5-6 сая төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөөр хэдэн мод тарьж болох вэ? 50 настай ганцхан мод байгаль экологид 197.6 сая орчим төгрөгийн үр ашиг авчирдаг. Харин суврагыг үүнтэй жишвэл ямар ашигтай вэ гэд бодоод үзээрэй. Сүсэгтэй олныг сувраг босгохыг буруутгах гэсэнгүй. Харин хэрээсгтэрч ариун буйны гэсэн утгаа алдаад байх шиг. Сүсэг бишрэлт хүний хөдөлгөөг асар их хүч байдаг. Хэрвээ сүм хийдэгхэн иргэдийг мод харахад уриалдаг болвол бид төрийн харамч гар сэтгэлгүй ажлыг хар судалгүй өөртөө ногоон айгаа аржуулж эрүүл амьдрах боломж байна. Нийтлэлийн дэлгэрэнгүй 5 гарагийн дугаараас уншаарай.